Хай влог. Бас ичлэг хийхгүй томж жогоод буцаад ирж байна. Өнөөдөр 1 цагаас ажилдаа дор нэг 30-40 болох гэж байна. Тэгэх төглөөнийхөө цаг өгч. Хайд амар жоохон амьдрал жоохон адлын удалтай байгаа. Тийм. Өнгөрсөн 7 хоног бол бүтэн фейлдэл, бүтэн уур бухимдалтай 7 хоног байсан. Ажлын өдрүүд ч тэр амралтын өдрүүд ч тэр тэгээд би өмнөх бичлэгэн дээр ярьсан мэлээ бүжигч явж байгаа гэхгүй. Юу лээ? Би өөр хамгийн сүүлд ямар бичлэг оруулсан бэлээ гэхгүй. За би хамгийн сүүлд Morning Star явсан бичлэгийг оруулсан. Тэгэхээр ч одоо бараг л сарын дараа бичлэг оруулж байгаа юм ба штэ. Би буцаад бүжиглж эхэлсэн. Тэгээд Кёлн хотод байдаг нэг Кёлны нэг билетийн бүжиглэлтэй хамтлаг бүжиглж байгаа. Тэгээд зааж байгаа. Тэр нэг тийм амар лаг хамтлаг биш ээ. Тэгтээ яг би нөгөө нэг одоо хоббигоо би ч одоо бүжгийн спорт ч юм уу баг яг үннийг хэлэхэд бол насаараа л хэлнэ шүү дээ. Тэгээд тийм юм хаяхгүй тулд ингээд буцаад бүжиглж байгаа. Тэгээд та бүхний харж байгаа чинь миний үс нэлээх өсгөр харагдаад байгаа юм. Тэгээд би шийдсэн одоо 4 жил шар устай байлаа. Өсөө ургуулъя. Тэгээд дахиж будахгүй. Одоо энэ тэгээд ингээд доошогоо ургаад хэр урт удаа ургах нь харж л бай. Тэгээд өнгөрсөн жилийн үеэд бол би бол сэтгэл готрол гэж жоохон ийм байсан үе. Тэгээд нэг хэсэг сая бол жоохон эвгүй болж ирээд тэгтээ гайг болсон. Тэгээд 11 сарын 20-нд гангбай ирэх гэдэг аахгүй юу Германд. Тэг Берлинд гэж яснаа ингээд Франкфурт тоглохоор болцсахгүй юу. Тэг Франкфурт ч манайгаас 2 цагийн зайтай. Би ингээд тэрийг үзчихмээр байгаа аахгүй юу. Тэгээд юм гол асуудал нь би 11 сарын 20-нд Нот Дэнст гэдэг нь одоо ингээд уул нь манай Германд ч ер нь шүдний имлүүд ингээд хүн ихтгэс тавтахаар ажилладаг шүү дээ. Тэнгууд ингээд жилдээ одоо тото одоо хэдэн удаа ингээд нэг имлэг Нот Дэнст буюу одоо ингээд хагас бүтэн сайнаар ажиллах ёстой байдаг байхгүй юу. Тэгээд одоо азгүйч гэх юм уу юу гэх юм 11 сарын 20-нд би Нот Дэнстэй байж тарж байгаа. Тэгээд би үнэхээр гангбайг үзэж чадах үгүй мэдэхгүй байна. Яа саяхтай энэ Morning Star амар гоёсон. Гангбайг бол би гангбай ч улаан ногоон фэн. Гангбайгийн син гэл you typing nothing гэгэлзээд тэр дуунаас хавлаад 4 жилийн өмнө баг гисэн хаад болсон 5 жилийн өмнө юм уу би ингээд тэр дуунаас хавлаад ингээд хашаа сонссон жоохон хөө ингээд viral болоогүй хүмүүсийн мэдгүй дуунаас ихшэндээ би мэдэн тэр хамтлын тийм тэгээд би бол амар үзэгмээр байгаа. Тэгтээ яг үзэж чадах үгүйгээ би сайн мэдэхгүй байна. Үзчихвэл тэгээд дахиад бас ингээд юу гангбайг үзсэн гэж бичлэг хийх л баг л та. Тийм. Тэгээд тоглолтын билет нь бас хэдэн дүүрэг авах нөө тий оюутан хүнд ч хэлсэн шүү дээ. Тэгээд өөрт нэг сайн сайхан юм алгадөө. Тэгээд миний амьдрал юм сайн сайхан юм болохгүй болохоор би ямар ч бичлэг хийхгүй байхгүй юу. Тэгээд өчтөр оромог хийсэн too much failed-д аавж өөртөө гоцаар яранга гэрийнхэнтэй гоцаар яранга оромог хийдэг баатар болсон юм. Урлаа зураад тэгсэн чинь борооч их юм штат. Яг оромог шиг харагдаж байгаа ч гэхдээ яг оромог болоогүй. Тамаагүй амаараа тасмаар гарахаас хойш дээрс нь би л өөрөө итгэс хойш ер нь тиймэрхүү байна. Өнөөдөр ч аваад өрөө нар гарч мараад би одоо өнөөдөр юу болсон юм байгаа мэдэхгүй гин төгсөө хоёр шүлжиж мэдээ опшн зүгээр тэгээд тэр ч яг одоо ингээд ажилдаа явж байна. Яа ингээл 11 сар болцсон. Одоо ганцхан сарын дараа он гарлаа. Би өнөөдөр амар сонио хувцлал гараад байсан нэг юм сонио. Ерөөсөө амьдралтаа өмсдөггүй юмнуудаа өмсөд. Нэг сонио my style биш байгаад ах юм чиг. За яах вэ? За оройн 19 цаг өнгөрч байна. 7:30 болж байгаа шиг байна. Би ажиллаас орж би маргааш рентгений одоо багшийн авдаг шалгалт гэх юм уу? Тийм явцсан шалгалттай. Тэрэндээ бэлтгээд тэгээд жил болгоно нэг юм автастай байдаг шүү дээ. Тэр автсныхаа тусгаарлагчийг хийж ин өнгөрсөн жил мэд бол амар гоё хийжсэн. Тэгээд жил их тусам тоохо байцтай юм байна шүү дээ. Анхны жил мэд бол амарлаг өстө зураг бичээлээ. Багшийнхаа нэрийг бичээд багш нараа хараад таньд үлдсэн юм яг. Гэтэ энэ дэр MC-ийнхаа нэрийг биччихье. Манай тэр багшиг MC баг гэдэг байхгүй юу? Тэгээд бидэд MC гэж дууддаг. Frau MC баг энэ бол нөгөө нэг овг нь одоо Германд бол наах наам нь. MC-ийнхаа нэрийг бичсэн. Тодруулчих. Би бас ер нь нэг тийм цулгуу хичээл номонд ер нь нэг дуртай биш. Би ер нь баг хичээл ном хийх болгондоо л ер нь хэлдэг. Тэгээд жишээ нь хэд өмнөх рентгений шалгалтандаа зориулж ийм learn plot хийсэн. Тэгээд ийм байх тусмаа би илүү сонирхож уншдаг гэх юм уу? Ийм биш бол ер нь баг уншихгүй. За тэгээд одоо дараагийн юу хийх гэж байна? Тусгаарлагчаа.
зүгээр ингэ сайхан хэмжиж хасаа ашиглаад үчин. За энэ хойлыг бити гахаараа яна юм хэцүү юм бэ гэхгүй. Би нөгөө эвдэрсэн ороо сайхан хатаагшуулгаад ашиглаад жоохон бата цаас ажиллаад гэж зөндөө загнаад бодож байгаа байж тээ. Ер нь бол Германд ингээд сургуульд жишээ нь над шиг ингээд коллежид явах юм бол би одоо таад өнгөрсөн жилийн маань аян байхгүй. Ер нь гэхдээ ийм хавцтай байсан нь юм зүгээр юм бэлээ. Яг л багш нар амар их цаас ингээд өөртөө ингээд бэлтгэж өгдөг болохоор тэгээд хавцандаа хийгээд яг манай жишээ нь манай ингээд зарим хүмүүс болохоор ингээд нэмхэн тэгээд багш болгон дээр нэг хавцтай байхгүй. Би болохоор бас тийм олон юм авч явж ядаргаа гэж бодоод тэгээд ингээд дандаа нэг том хавц авчдаг. Надад бас нэг тэгээд хавцаа бэлдэж мэлдэж байгаа нэг бичлэг байгаа хаа өмнө жилийнхаас би байгаа л гэж бодож байна. Би яг ингээд яриа суужсэн юм шиг санагдав. За дараагийнхаа маань бэлтгэх юм болохлээрээ Анна Веба гэд багш хичээл. Тэр багштай юу орно гэснийг би сайн санахгүй байхгүй юм. Тэгвэл профилакс орно гэсэн. Тийм болохоор би одоо энийг наах гэж байна. Тэгээд дахиад нэг өнгийн мастер шийдвэрлэгчээр Лакс. Оо, нэг ин бараг тутчлаа. Арай их тэрхий том биччихлээ. Тэгтээ яах вэ? So. Тэгээд энэ дээр Анна Веба ч нэлээрээ. Аар гэсэн билүү. Юу лээ? Ленфельд 10 гэж шүү. Тэгвэл энийг энд наажгаад энэ дээр LF 10 гэж үчээд би ягаад Discord ашиглаж байгаа гэхээр энийг жоохон бэлдээ болгохгүй бол байнгын ингэ нөгөө нээж хаахад амархан юу урагдах магадлалтай тэмдрийн цаас учраас тэгээд би бэлдээ болгох үүднээс юм стикер дээр нагаа тий байнга одоо нөгөө нээж хаах хэсэг дээрээ тэгээд скотч доод яг уул нь тусгаарлагч зардаг л та. Гэтэ тусгаарлагч нь одоо мөнгө өрхөнж бас хайшин юм. Тусгаарлагч нь мөнгө үрж байхаар тэргээр өөр юмсэн дээрх үү. Одоо энийгээ ямар ч тейп биш үү энийг чи үүдүүлээ. Би нөгөө нэг одоо боожоо хийдэг бах та. Ийм юмнууд амил авч байгаа байхгүй юу? Тэгээд тэрний маань одоо зарим нь үлдэгдэл нь байна. Зарим нь бол Германд ирснийхаа дараа явах авсан юмнууд. Энэ шүдний стикерийг бол 2 жилийн өмнө 1 жилийн өмнө авч байсан гэж байгаа. Тэгээд энэгийн хэсгээд дахиад нэг скотч явуулчих. Тэгэл баг болчихно дөө. Би одоо хоол хийж идэхэд сая ажиллаж сарж байсан хоол хийж идэхэд махаараа тавьсан. Тэр хооронд махаас жоох хооронд ингээл өөр юм амжуулсан гэж бодлоо. Тэгэхэд би нэр ажлынхаа охинтой ажиллаж зохицуулах талаас нөгөө 29-нд юуны тоглолт үзгээд одоо чинь бичээд тэмдэглэлтэй гэсэн дээр хичээл дээр ийм хүн тэмдэглэдэг. Багш нар ийм хүн цаасан өгчдөг болохоор нэг тэмдэглэх хэрэг гадаг гэх юм. Ер нь өөрөө тэмдэглэх ёстой хичээл мичээлээ бол аль болох хоёр тэмдэглэх хичээлээ. За энийг нэг зэрэг тэгээ нөгөө багш нарын өгдөг цааснууд ихэнх нь одоо энэ цоолцсон байдаг байхгүй юу? Энд нүхтэй хавцсан гэж зориулсан. Тийм болохоор бас ер нь бол их амар энийг авч явахад нэг юм хөө. За 3 дахь өдөр 6:47 яана амжих нь энэ галт хэрэгэндээ уул нь бол би гэрээсээ дандаа 40 мөч гэж гардаг. Тэгээд сая жоохон өнөөдөр жоохон оройтож босоод тэгээд оройтож юм янзлж тараад тэгээд гарчлаа. Амжиж байгаагаа гэж найдаж байна. Гадаа аймаг мантай байна.
Гэтэ яг дэж уудлаахан. Яа ямар сэгсэж. Гэтэ чадсан. Миний цугэрч байна. Was? Warum nicht fällt? Warum nicht? За, пауз хийх чинь би ганцхан 4 өдөр л пауз дэдэг. Йоо, энийг ягаад за. Үсмэсээ угаая да өнөөрөө. Лабораторид ажилласан болохоор ер нь бол усан дор хэрэгтэй байдаг лабораторийн дараа тэгэхгүй бол баахан гипс мэпс амир хэмэлцэн мэт. Бэлэг захирлын дээр 2 хүүхдийн хараа байж байна. Маргааш 5 дахь өдөр тэгээд амар орон гарan бичлэгүүд хийж байгаа нэг хүмүүс оруулчих гэж бодоод тэгээд тэгж яагаад нэг хүмүүс гоё бичлэг хийя манайха баярлаа.